За энэ үзэсгэлэн худалдаанд бас зорж ирж оролцож байгаа аж ахуйн нэгжүүдээс танаа одоо дэлгэж тавьсан бараа бүтээгдэхүүн бас их онцлог ийм бараа бүтээгдэхүүн харагдлаа л да. Тэгэхээр өөрийгөө танилцуулахгүй бараа бүтээгдэхүүнээ бас танилцуулъя. За сайн байцгаана уу. Намайг Инх хоёр гэдэг. Тэгээд энэ малынхаа өөхөн тоос, хаягдж байгаа шүлний тоос, сүүлний тосоороо ингэж савн бок үйлдвэрлэдэг байгаа гэрээрээ. Савн бок хийгээд одоо 2 дахь жилдээ болж байна. Энэ өөхөн тосны бок байгаа. Энэ бол хөөцөлт сайн юм өнгө оруулна. Айгуу гоё өнгө оруулна. Бусад угаалгын нутгаас юугаар ялгаатай вэ? Энэ эко, 100% эко. Ямар ч тийм химийн бодисоороогүй, хөөшил өгөөгүй, халтшил өгөхгүй. Үнэр нь ямар вэ? Тийм үнэр байхгүй. Маах дандаа 800 г-аар савладаг байгаа. Тэгээд энэ зүгээр л нөгөө угаалгын нутгийг бид нэр яаж хэрэглэдэг вүлээ. Энэ бүрэн автомат машинд бас болно. Бүх төрлийн гарна. За дараагийн бүтээгдэхүүн. За энэ сүүлний тосоор хийсэн савн байна. Сүүлний тос цагаан буданы хаанттай ийм авьяастай ийм савн байгаа. Нэраа хүүхд болно, хүмүүс гар нүрээ угааж болно, зөөл. Хэдэн грамм бэ? Энэ ингээд 40 г. За зах зээл дээр зарагддаг үнэ нь. Зарагддаг үнэ 3000. Ер нь сүүлийн тос гэлтгүй энэ өөхөн тосны бас энэ шүлний тосны савнгууд ер нь энэ нэраа хүүхд болно. Одоо хүмүүсийн гар нүр угаахад ямар ч халшил өгөхгүй. Одоо нөгөө янз бүрийн үнэтэй савнгаар угаагаад ингээ хүмүүс гар нь халшлаад ийн гэж байгаа. Тэр хүмүүс энэ савнгаар угаага идэгж гэнэ гэдэг байгаа байхгүй. Ямар ч халшилгүй болж гэнэ гэдэг байгаа. Нийтдээ одоо хичнээн төрлийн савн, хичнээн төрлийн угаалгын нутаг үйлдвэрлэж байна. За төрөл гэх юм бол одоо би сүүлний тос авьяастай, шүлний тостой цагаан буданы хандтай, тэгээд нөө ганганы хандтай гээд уг нь яваад ивэл зөндөөл байгаа л да. Одоо ихсэн энэ болохоор нэг 3 4 төрлийн л байна. Түүхэн эдийн болохоор одоохон дээр худалдаж авахгүй байгаа. Өөрийнхөө нөгөө өвлийн эзнээс гарсан нөгөө өөхөө боловсруулад шүлний тос болохоор нөгөө мах чанаад шүл яс чанс нь маш их юу гардаг, тос гардаг. Тий, маш их тос гардаг. Тэрнээсээ ялгаж аваад тэгээд хийдэг байгаа. Танайх одоо үйл ажиллагаагаа явуулаад хэр одоо хугацаа өнгөрүүлж байна? Одоо 2 жил болох чинь. Байнгын үйлчлүүлэгчтэй болсон худалдаа авагчд бий. Болсон байгаа. За байнгын үйлчлүүлэгч танайхыг ямар одоо худалдаа авагчд зорж ирж үйлчлүүлж байна? Ер нь хүмүүс нөгөө нэгнээсээ их сонсд юм шиг манайх их үеийн дээр зогсож байгаа инжилээс ихтэй нөгөө гой савн чи энд байгаа юм биш үү бүр хайж яваад ирлээ гэдээ авдаг байхгүй юу. Энд бэлэг дурсгалын чиглэлээр бас танайх үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Тэгэхээр ямар одоо төрлийн бэлэг дурсгалаа сувенир үйлдвэрлэж байна? Тийм лаанууд байна. Энэ лаануудыг бас өөрөө хийдэг байгаа. Бас энэ хөөрхөн энэ амьд цэцэг хийхээр ийм сүнээр байна. Тэгээд ийм түлхүүрний аасар бас хийдэг. Ийм таргуны шагаатай. Энэ ямар үнэтэй байх вэ? Энэ таргуны шаагаа дангаар 10,000 гэдэг юм бэлээ. Би ингээл зүгээр 7,000-аар залж байгаа. Таргуны шагааны бэлэгдэл чи одоо нөгөө жирэмсэн хүн нөгөө доошоо тий хүүхэд доошлохгүй гэж зүүдэг. Тэгээ нөгөө нэлх хүүхдүүд толгойд өрөхгүй. Тэгээ нөгөө яс хугарахгүй гэдэг ин хөлөндөө гарандаа зүүдэг. Хүмүүс чинь нэг үнэртэй лаа их сонирхдаг. Тэгээ лааны зориултын үнэр гэж байдаг. Тийм үнэрийг хийж өгсөн байгаа. Баялаг бүтээж байгаа ховд аймагтаа одоо орон нутгтаа ийм гоё үйлдвэрлэл явуулж байгаа хүмүүсээ манай хүмүүс маш дэмжих ёстой. Одоо нөгөө зарим хүмүүс нөгөө ингэдэг байхгүй юу? Энэ ийм жижигхэн гараан бахтай мөртлөө амар үнэтэй байна. 1500 гэхээр амар үнэтэй байна гэдэг байхгүй юу? Тэр ихтийг л нөгөө гадаадаас олж байгаа янз бүрийн үнэтэй бодистой тийм савнгуудыг үнэтэй гэлтгүй хүмүүс авах хэрэгэлтэй шүү дээ. Тийм баялаг бүтээж байгаа ийм хүмүүсээ дэмжээрэй л гэж хэлье. Уух эзэн буцах хаягтай тийм ээ. Тий.